Сайн үзэгчдээ та бүхэнд гайхалтай өдөр мэндийг хүргэж байна. Бимбэг гарагалны 22 цаг 30 минутаас та бүхэнд Зүүнээрээ ток шоу урддаг. Тэгээд өнөөдрийн зочноор бол бас нэг сонирхолтой зочныг бид өргөсөн байна. Beatbox Bachka гэдгийг та бүхэн сайн мэдэх болов гэж бодож байна. Тэгээд Bachka өдрийн мэндийг хүргэсэн баярлалаа шүү. За баярлалаа та бүхэнд ч болоо Зүүнээрээ үзэж байгаа. Нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За цахиас нь кофе нэрдсэн байна. Сайхан кофегоо уугаад хоёулаа сайхан ярилцсан тийм ээ. Тэгээд өнөөдөр бол амралтын өдөр. Бачкын амралтын өдрөөр юу хийж өнгөрүүлт юм бэ? Энэ 100 ерөн ялангуяа амралтын өдрөөр юу их дуртай юм бэ? Beatbox-оос гадна. Амралтын өдөр тэгэл яах вэ? Найз нөхдөйгөө уулзна. Тэгэл хүмүүс юу гэдэг юм болгоно гэлээ шүү дээ. Тэгэл хаяа нэг уулзсан шүү. Бас night club орж зүгээр хөгжим сонсон. Гэхдээ мэрэгжлийн хувьд хөгжим сонсч одоо хөгжим сонсснараа би өөр хөгжин те beatbox бас илүү ойр тохиом. Одоо яг сонсож байгаа хөгжмөч шүү дагаад beatbox-ийг боломжтой байд юм уу? Тэгж сурдаг байх л тий мэдээж тэглэг яг хүмүүс ингээл night club орлоо навыг буруугаар ойлгохдаг байж магадгүй тэгэл тэр болдгоор гоё орчин үеийн залуучууд бас цагаа зүг өнгөрөх тий аригт арсгүй гоё орж хөгжим сонсоод шин санаа болохын тулд хамгийн гол нь сонь дууралтууд тий дижнер ямар ай тавьж гин сонь дууралтуудыг сонсч өөрөө санаа авч өөрийнхөө уран бүтээл дээр бас нэмж тий хэсэг одоо уран бүтээл хийсэнгүй шүү дээ. За миний санаж байгаагаар нэг жил 2 жил бараг болцсон байх гэж би бодож байна. Real Beat Crew тий нэг хэсэг бол нэлээд уран бүтээл хийгээд одоо л эргээд орж байгаа зурагтай байна. Би болохоор бас 2 жил мэрэгчлэр дулааны шугамсуулжинд бас мэрэгчлэр ажилласан байгаа. 2 жил мэрэгчлэр ажиллаад тэгээд хажуугаар нь яг амжуулах гэж урлагийн ажлыг амжуулна гэж бодсон. Тэгсэн амжуулах гэж оролцсон чинь бас үнэхээр амждаггүй юм байна. Тэгээд яалтчгүй тэгээд урлагийн ажлыг хийхэд тулд ажилласаа дүр зураг гараад те. Тэгээд урлагийн ажилдаа эрчимтэй одоо орж байгаа даа. Аль сургуулиуд төгссөн бэ? Шинжлэх ухааны технологийн сургуулийн дулааны процесс автоматжилтэй. Тэгээд мэрэгжлийн ажил хийсэн ямар гоё юм байна уу бас тийм хүн гэдэг чинь бас өөр юм гэсэн мэрэгчлээ бас урлагийн хажуугаар өөр юм гэсэн мэрэгчлээ байна гэдэг чинь бас хүмүүст бас гоё нэр хүндтэй л байт юм. За хэдэн жил ажиллаж юу? Яг өөр мэрэгчлээ 3 жил ажиллажлаа одоо байцаагч хийж үзлээ. Дулааны байцаагч хийж үзлээ. Тэр өнөхөр мэрэгчлэр ажиллах юм бол бас гоё л байт. Одоо л ажлаасаа төр гарцсан байгаа шүү дээ. Уг нь бол гарцсан юм л да. Тэгсэн чинь манай ажлынхан бас урлагийн ажлыг хийжээд бас за ажилд орж болно шүү. Хүрээ дээрээ л гэдэг. Тэг хүрээ дээрээ юм хийж дуусгачаад тэгээд урлагийн амжилт төсөй гэж манай ажлынхан бас тэгжлээ. Соло юм уу? Royal Beat Crew-гээр хамт хийж байгаа юм уу? Одоо энэ уран бүтээл эргэж орж байгаа. Одоо ерөнхийдөө бол Royal Beat Crew хамтлаг 2-3 жилийн өмнөөс No Instrumental гэдэг цом гаргасан шүү дээ. Тэр No Instrumental гэдэг цомгоо гарангуудаа би шууд ажилд ороод тэгээд тэр дуунуудаа клипжүүлж амжаагүй. Тэгээд тэр дуунуудаа клипжүүлээд бас хажуугаар нь бас шин уран бүтээл бас хийж л байгаа л та. Бас мэдээж соло бас юм хийж байгаа бас S4 гэдэг хамтлагийнханд бол байнгын хамтрагч гэдэг хүмүүс үзэгч маань мэдэн шүү дээ. Тэгээд S4 хамтлагийнхан манд бас эрчим агчтайгаа бас зүүн өмнөд Азаар бас айлын тоглолт хийж байгаа л ирлээ. Одоо нэг жоохон багт чинь beatbox хийдэг залуучууд чи их од байсан шүү дээ. Тэгээс хаач явсан. Beatbox хийгээл охтуудыг баясгаал. Охтууд нүдэг хожирлаад чихийн хожирлаад явдаг. Тэгээд хизээ анх beatbox хийж сурсан юм. Хэдэн жилийн өмнө юм бэ гэж бодож байна. Би ч олон жилийн өмнө одоо 2002 оны үед л юм одоо 14 жилийн өмнө тий 14 жил beatbox хийж гин тэгээд анх би ч 18 дугаар сургуулийг төгссөн байхгүй 10 жилээ. Яг 18 дугаар сургуульд ч манай бас beatbox насаа бас дөөсөн. Тэгээ бас ер нь бол аюу олон beatboxчд байдаг гэсэн юм уу. Тэгээ хоорондоо сургууль дотор байдлын тий. Тэгээ бас хаан бол дүрийн бас beatboxчд багстай болж болно. Тэгээ тухайн үеийн beatbox-ыг утгаар инээд үрт юм уу бас ингээд тэр хийжсэн beatbox ингээд сонсоход жол сонсогдтой одоо яг тэр үедээ бол гоё байсан байх л та. Тэгэл хоорондоо аюу гоё идэг гэсэн юм аа. Тэгээд сургуульд бол соод байл шүү дээ. Дотор сургуульд бол нэг мэдэхгүй хүн гэж байхгүй. Бүгд beatbox гэрэл. Тэгэл бас тухайд чинь тэгэл одоо жил болгон найрамдлцлаа явдаг гэсэн бас. Бас тий очиж амран тэгэл
урлагийн ажиллагаан дээр начаал битбоксинг би өдөртөө болж байгаа. Тэгэл октоодыг гэж орлуулаад тэгэл явдаг байл шүү дээ. Одоо л залуучууд их битбокс хийдэг залуучууд бол их олон болцсон байл. Тэгээ хамгийн гол нь хүрээнд хилцсэн. Одоо хүүхдүүдийн тэр их хийж сурчин чи анх юу нь яаж битбокс хийж чаддаг гэдгийг мэдсэн. Би бол одоо ингэж хийж үзэх гэж оролцсон л нөө нэг бомбцэг хайцсан мэдхгүйгээс болж ажиллах юм л. Би бүр багтаа нэг юу яадаг гэсэн юм аа бас. Йоо бүр гүннүүр гэсэн маслаа явдаг гэсэн юм аа бас сэлэн амгээ. Тэгээ тэр мөр цэслэнд явж байхдаа бас аюу жоохон байсан болохоор том ах нартайгаа нийлэл би сан инээдэг авиатай тэнгүүтээ нохоо шиг уцдаг гэсэн аахгүй. Нохоо шиг сан авиагаар нохоо шиг уцсан мөцөө тэнгүүт ах нартайгаа нийлж нөгөө том ихчнэрийг айлгадаг гэсэн нохоо шиг уцсан мөцөө. Тэгээ тэрнээс хойш одоо нөгөө юу яадаг гэсэн юм уу да. Яг ингээд эхлэн тавигдсан юм одоо бүр багаас тэгээс Доналд чиг инээж минийгээд Доналд чиг дуугарч муугараад сан авиад дуугардаг гэсэн. Яг нэг тухайн үед бол битбокс гэж мэддгүй байсан. Тэгэл нэг Монгол телевизээр Майкл Винслоу гэж цагдаа акт амгийн кино мэнээр готлоо. Тэгэл бас юм байд юм байна гэж бодлоо. Тэгэл нийт мэд судлаа. Тэгэл битбокс хийж эхэлсэн дээ. Тэр цагдаагийн активууд кинонд гардаг хар залуу яг жигнэсээ тэгж хийдэм байлээ шүү дээ. Тийм үнэхээр жигнэсээ тэгж хийдэг. Үнэхээр бас мундаг. Бас дэлхийн бас бүх битбокс бол тэр би залуу болохоор анхдагч үү. Одоо анхдагч залмаас эцэглэл гэж ярьдаг л да. Гэтэ яг бол анхдагч бол биш. Гэтэ яг ерөнхийдөө бол бусдад таниулсан те. Айгу хүндэлж явд юм бэл айгу олон дэлхийн хэмжээнд олон битбоксчдаг. Сая нэг сүүлийн бичлэгийг үзэж байхад нэлээд хөшөрсөн байсан. Тэгээд энэ гитарын юу хүртэл тоглож исэн. Үнэхээр баг бүх авиаг баг тоглодог. Тэгээ өөрөө ч бас Google-тэй кино болон дандаа олон кинонуудын сонь авианууд дуу оруулдаг тим хэрэгжилтэй юм байгаа байхгүй. Майкл Винслоу гэдэг олон битбокс дэлхийд аяармдээ гадаад их баатлууд их болд юм байлээ. Бүр мэрэгжлийн төвшөндтэй ингээд бүр дэлхийн авраг хүртэл болд юм байл шүү. Тэгээд Монголд бол яг ингэж баатлаар өрсөлддөг тийм одоо тэмцээн авралдаа гэж болд юм уу? Одоо нэг рэп тимбэ гэж болдог шүү дээ. Болоод байсан тэр их одоо залуучууд үглээл те. Рэпрэ гэдэг бол хөгжлөө та. Тэнгүүд битбокс дээр яг тийм баатл хийдэг тийм тэмцээн авралдаа юу вэ Монголд? Ер нь бол болд нь шүү дээ. Тэгээд би бас нэг сүүлийн үед л болохоо хэлцээд байгаа болохоор хүмүүс яг тэр битбокс хийдэг залуучууд л мэддэг бах тийм. Тэгээд биднээс ч юм болохоор би болохоор бас нэлээд тэмцээн зохион байгуулсан. Анх ч No Instrumental Battle TV гэдэг нөгөө битбоксийн бас телевизээр нэвтрүүлэг зохион байгуулсан. 7 хоног урлаа. Телевизээр радиогоор. Тэгээд тэрнийхээ нэрмжт олон битбоксийн жим 7 хоног болгоо. Жим гэдэг нь болохоор уулзалт те. Би биднээс одоо туршлага солилцож мэдгүй юм а би биндээ зааж өгч те. Friendly battle хийдэг тийм зохиод өгсөн. Тэгээд сүүлдээ хотын авраг шалгаруулах тэмцээн, улсын аврах шалгаруулах тэмцээн бас зохион байгуулсан байна. Тэгээд битбокс нарка гэдэг битбокс ч бас улсын аврах шалгаруулах тэмцээн заавал аюу олон идэвхтэй оролцсон шүү дээ. Сүүлийн үед ер нь бол битбоксчд маань бас идэвхэн буураад бас амьдралаа өгөө явцсан юм шиг байгаа. Бүгд нөгөөдний хүүхдтэй болоо тий ажил төрөл тэгээд завгүй болоод өмтлээ ерөнхийдөө бол хийж мэхэ болцсон юм шиг байна. Энэ ашлахгүй авчиж тэгээд юм шүү. Тэг ерөнхийдөө бол баг санхүүжилт жоохон тиймэрхүү болохоор жоохон бүгд нэг ажил төрлөө гэдэг тий амьдралаа одоо ингээд авчихсан. Тэрнээс бол яг ингээд улс төрөөс дэмжиж ингээд тэмцээн уралдаан явуулаад тий тэгдэг байсан бол бас одоо хүртэл ингээд хүүхдүүд маань бас олон байж л байхсан баг л та. 14 жил битбокс ихтэй чи кэшэр олж исэн. Кэшэр мөнгө ерөнхийдөө бол Монголд яаж зохицуулдаг байсан ерөнхий? Монголд мөнгө олно гэдэг бол ерөнхийдөө бол хэцүү шүү дээ. Зах зээл нь хэдүүлээ 3 сая хүн амтай болохоор ерөнхийдөө урлаг хөгжгөд тийм амар бас тэнд хүн бол биш. Тэг яг нэг өөрөөр бас үнэхээр хобби дуртай болохоор тэгэл хажуугаар нь ажил хийгээл өөртөө мөнгө болоо тий. Хувийн юм зам бизнес эрхлээл мөнгө болоо тэгэл хажуугаар нь битбоксаа хамжуулаад ингээл болгоод явдаг гэсэн. Тэрнээс л бол яг мэдээж тоглолт моголтон дээр бол мөнгө авах л гэхдээ тэр бол мэдээж хангалттай болно шүү дээ. Үнэхээр ягаад гэвэл би энэ битбокс гэдэг зүйлд үнэхээр хайртай дуртай тий. Зүрх сэтгэлээ зориулсан учраас үнэхээр гарч чаддаг. Урлагийн тоогонд нэг орчгоор хүн чинь гарч чаддаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Урлаг гэдэг чинь яг л харт юм шиг гэж байгаа шүү дээ. Яг л урлагт оронгуудаа урлаг гэж ямар гоё гэдгийг мэдэрсэн учраас гарч чаддаг байхгүй.
Royal Beat Crew чинь дуулдаг л бас. За манайхан ч 3 гишүүнтэй. Гэтэ бас одоо 1 гишүүн авч байгаа. Нэмж юу? Тий, 1 гишүүн. Тэр нь болохоор өвөр Монгол залуу. Тэр нь болохоор Beatbox гэдэг. Beatbox биш. Тэгээ beatbox хальт тийм. Тэгтээ мэрэгжлийн хөмий чинь тийм залууга. Тэгтээ хөмийнийхэн сургуулийг Монголд төгссөн. Тэгэхээр жоохон үндэсний юм аяг оруулж байсан. Тэгээ үндэсний юм аяга төө хөмийтэй ингээд дөрүүлээ ингээд. Тэгээ онда дэлхийн аврагын одоо beatbox-ийн одоо хамтлаг beatbox төрөлд оролцдог. Хөмийтэй оролцох юм бол бас үүрмэц шүү дээ. Дэлхийн даяар beatbox ингээд хийдэг. Яг ингээд хөмий хийлээ гэл худлаа идэх байхгүй. Яг гадаадынхан бол хөмий гэхээр худлаа идэх шүү дээ. Үнэхээр хийж чаддгүй. Яг Монголд л яг сурч ижил яг зөв сурдаг байхгүй. Тэгээд яг beatbox 3 beatbox-а нэг хөмөлөд нэг нь дуулчих юм бол тэгэл яг бараг л дэлхийд байхгүй тийм хамтлаг болчихно гэж бодсон л да. Ямар үүрэгтэй юм. За Баачка бол beatbox чинь ганцаа ус байдаг тий. За би болохоор эффект аян хийдэг байхгүй. Эффект аян гэж юу юм бэ? Аян хийн бас эффекттэй. Эффект л гэдэг нь бол чимэглэлттэй. Дандаа өнгөнүүдийг хийдэг. Ганцаа болохоор дандаа химнэл бөмбөрийг хийдэг байхгүй. Чинзээ болохоор бас тий чинзээ болохоор давхар дуулна. Бас аян хийдэг байхгүй. Тэгээ бас одоо бас нэг нөгөө залуу байгаа. Тэр залуу минь тий тэр болохоор хөмөлчгөр айгуу гой сонсогддог. Тэр үндэсний юм болохоор бас арай нөө инструментал гэдэг юм чинь бас биелэгдэж байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө beatbox гэдэг зүйл чинь бас Америкээс үүссэн ч гэсэн бас яг аман урлаг гэдэг утгаараа тий Монголд үүссэн байгаа байхгүй. Дэлхийн аврагт тухайн оролцох байлгүй тий. Тэр нь боломж хэрэгэдэг. Одоо оролцоход бол мэдээж их олон улсаас оролцох байх. Тэнд дундаас Монголоос нэг хамтлаг орно. Тэгэхэд мандатны мөнгө та замын зардал марлаг их л гардаг байлгүй. Тэг ерөнхийдөө замын зардал гэж бас жоохон нэлээд хэцүүлтэй бас. Төлөвлөгөөнд ориг орцсон байгаа юу эсвэл яг харах ороогүй байгаа. Ерөнхийдөө бол орцсон байгаа. Тэгээд тийм учраас бас спонсор хэрэгтэй л дээ. Тэр хэлээ жишээрээ тий. Тэрийг нь жишээрнэ. Гэхдээ бас манай бас хамтлагийн бас спонсорлдог нууцсан бас продюсер байдэ. Манай продюсер Нимосрын очир очрол гэдэг одоо рэпер Тимон гэдэг одоо улсын хурлын гишүүн болсон. Тэгээд ах маань болохоор бас дүүнрээ бас үнэхээр сайхан дэмждэг. Манай 6 клипийг гаргаж өгсөн. Тэгээд 6 клипийг гаргаж өгөхөөс гадна бас манай CD гаргацсан. Одоо ах бол гэхдээ явуулчих гэж бодоод байна. Гэхдээ бас улс орноо бас удирдаад бас юу тэр Royal Beat гэж завгүй авахлах гэж бодоод байна шүү дээ. Тэгэхэд л авах. Тийм мэдээж завгүй болчихно тэгээд. Тэгээд манай продюсер чинь очрол гэж явдیں۔ Тэгээд бас би чинь бас S4 хамтлагийнхантай хамтран бас S4 хүснээс яг чиний олонт бас танигдсан залуу чинь beatbox гэдэг залуу юм биш гэдэг тэр үе чинь бол Universe Beat Songs үстэй. Тэрүүгээр чи гинт ингээд явц дунд гараад ирсэн шүү. Тэр юу болсон нэрээ? Яг ингэсэн байхгүй. Эхнийх нь бол угаасаа Universe Beat Songs чи хөгжмгөө дуулдаг. Тийм за тийм. Хөгжмгөө дуулдаг. Тэгээ хоёр дахь шатнаас нь хөгжмөдөө дуулдаг хэсгээс нь л шууд beatbox оруулах гэсэн байхгүй. Чи ганцаар орсон юм уу? Яг S4 хамтлагтаа. Тэгээд Universe орсон. Тэгээ хүмүүс ч нөгөө Universe beatbox чинь ямар ч хэрэггүй гэж хүмүүс ярьдаг. Тоон дотор өсөж явж байна. Энэ одоо beatbox-ын залуу юу хийж явж байгаа юм бэ? Хүмүүс ойлгохдаггүйс аахгүй. Тэгээ нөгөө We Are The World гэх Michael Jackson-ийн We Are The World гэдэг дуу байдаг шүү дээ. Яг ингээд тэр дуун дээр beatbox-ыг хүмүүс бүр танигдаж эхлэв. Яг тэр үед танигдаж эхлэв. Яг тэр дуугийн 25 дуулсан шүү дээ. Тий 25 сүүлд нь beatbox гэдэг шүү дээ. Ганцхан beatbox чинь болохоор хүмүүс анхаарлыг амар татсан байхгүй. Тэгэл хүмүүс амар танигдаж гисэн хүн болгон андахгүй болж эхлэв. Тэгээ хүмүүс бас аюу шүүмжилдэг байсан л да. Энэ дууны тэмцээнд beatbox ч одоо юу хийж явж байгаа юм илүү юм шүү. Бас хүмүүс ойлгохгүй байсан л да. Сүүлд нэг Pentatonix гэдэг acapella beatbox хамтлаг байдаг шүү дээ. Тэр хамтлаг гарч ирэнгүүт л одоо л ойлголоо. Ер нь бол Баачка Universe орсон зүг байсан юм байна гэх хүмүүс ард түмэн ойлгочихсон байхгүй. Хэдүүлээ Pentatonix чинь нэг beatbox-ийн хар байдаг шүү дээ. Ганц beatbox шүү дээ. Тэгээд дөрөв acapella. Тийм дөрөв acapella байдаг шүү дээ. Нэг өндөр залуу, нэг хүн, нэг нарийн холоотой залуу. Тэгээд яг дэлхийд яг acapella beatbox-ийн тийм хамтлаг гараад эхлэнгүүт S4 болон beatbox Баачка ер нь ийм хийгээд Монголд ийм ойлгуулах гад биднээс бас ингэх гээд бас ойлгог байсан юм биш үү гээд. Тэгээд яг Pentatonix гарч ингээд хүмүүс ойлгож эхэлсэн байхгүй. Universe орсон зүг юм байна гэл. Тийм баг те тэр үед чинь яг тэгж би чанга харж ирсэн байна. За арай өөр юмараа өөр сэдвээр ярилцъя. Баачка чинь гэр бүлтэй лөө? Их нэртэй лөө?
За энийг заавал ярих хэрэгтэй. Яг тэг залуучууд бас мэд хэрэгтэй шүү дээ. Тийм ээ бас нууц гарч явдаг бүсгүйч байх. Нөгөөх нь боломжтой үгүй юу гэдгийг бас мэд хэрэгтэй шүү. Найз охин бол байгаа. Тэгээд гэр бол одоохондоо төхнөлж Бас найз охин тийм. Одоо хинтэг амьд тийм ээ. Одоо ерөнхийдөө бол яг тусдаа гарч амжаагүй лээ. Тэгээд гэрийнхэнтэйгээ амьдрал. Гэр бүлийнхэнтэйгээ тий. Одоо тэгээд хамгийн их чиний хүсч явдаг те одоо нэг нууцх нэг тийм хүсэл өгдөг шүү дээ. Чи одоо нэг за дэлхийн аврагт оролцох бол мэдээж оролцоо төрүүлэх бол мэдээж бас гайхалтай тийм гоё үйл бах л та хүсэл бах л та. Тэрнээс гадна зөвхөн амьдралдаа нэг гоё хийж бүтээх гэсэн нэг хүний нэг арай өөр нэг зорилго байдаг шүү дээ. Магадгүй нэг гоё их нэртэй амар гоё тийм бүсгүйтэй гэрлэн тэгнэ гэл хүмүүс нэг нууц сонсон нэг тийм бодож явдаг шүү дээ. Тийм хүсэл өгдөг. Мэдээж байлгүй ах те. Үгүй юу яах те. Тэгэл хүн болгон л хүсдэг шүү дээ. Тийм үстэй. Тэрнтэй л адилхан л тийм л хүсдэг шүү дээ. Одоо яах вэ? Тэгэл сайхан амьдран те өрөвхтэй болно. Тэгэл юугаарч тутахгүй сайхан амьдрал. Тэгэл гадаад дотоодоор аялал бас хүн чинь бас нэг л амьдрдаг те. Нэг л амьдрах хугацаанд бас үзэхгүй юм аа гэсэн те. Тэр болгоныг үзэл тэгэл бас хүмүүст бас сайхан өөрийн гэсэн эд хөрөнгөтэй баялаг мөнгөтэй болол те. Тэгэл илүү их баялаг болоод хүмүүст сайхан үйл хийгээл ханд өгөөл те. Одоо ядуу амьдарч байгаа эсвэл хөгжлийн бэрхшээлтэй эсвэл ер нь жоон хэцүү амьдарч байгаа хүмүүст бас ханд өргөж бас сайн үйлс аян хийж те. Хүнд буян болохыг амар хүсдэг л те. Сайн хийжсэн. Сайн хийжсэн. Ер нь бол нэг актер хийж байгаагүй. Гэхдээ бас хөөрхөн бас хаяад нэг явж байхдаа бас хийдэж штэ. Ингээл машинаар явж байхдаа бас ингээл мөнгө төгрөгөө болцсон одоо димэво эсвэл эштэйш хөрөж чадахгүй одоо явж чадахгүй хүмүүсийг бол машиндаа суулгаад гэдгсэн жижигхэн ч гэсэн бас буян штэ тийм үстэй. Тэгээд энэ нэг явж байхад бас гуйлгаж байгаа хүмүүс бас хай нэг байгаа төрөөснөөс мөнгө гаргаад ингээл өгчдөг те. Тэгэл юм хүү гих жишээнээ бас буян үйлдэл бас тэгж л боддог шүү дээ. Чам шиг боддог. Бүх зүйл томоос эхэлдэг, бүх зүйл жижигээс эхэлдэг учраас чадахгүй ч гэсэн бас баг багаас те. Тэгээд автосанд явж байгаа ч гэсэн бас ингээл өөрөө ядарч ирсэн ч гэсэн бас хөгшин хүнд бас суудалтай байл те. Энэ чинь бас жижигхэн ч гэсэн бас одоо хүнд буян хийж ин л гэсэн үг шүү дээ. Тийм л юм хийхийг бас хүсдэг юм да. Бүр илүү их тэр бомтон болцаал те хүмүүс ингээл хүмүүс танд өгөөл бас гоё ш тас нөгөө талаараа бас тэр нэг нууц хөсөлгөө ярьжстэй. Би тэгэхэд тэгж боддог ус. Хэдэн жилийн өмнө л та. Хоёр их нэртэй болчихвол их гоё юм байна да гэж би боддог ус. Нэгэнтэй ингээд л одоо зугаалал хоёулаа хам зугаалал нэг нь гэр орны цэвэрлэл явж хат нэгэндээ зугаалалтай ингээд яг ээлжлэл ингээд их амар юм байна гэж ягаад ч юм тэр би бодож ирсэн 4 5 жилийн өмнө л баг. Тэгсэн чинь нэг тийм хууль батлагдана гэд яриад ихэлсэн л дээ. Хэрвээ тиймүүд батлагдлаа гэж бодъё л да. Тэнгүүд тэр чинь тэгж байгаа бас очиртай. Эхний эхнэрээ бол өөрөө дижих хэвээр. Тэнгүүд хоёр дахь эхнэр нь өөрийнх нь дижих хэвээр гэж яахгүй нөхрийгөө. Тэр нэг спонсор юм хааш. За нэг тим юм яригдсан. Тэнгүүд тим болчвол хэрвээ чи тэр хуулийг дэмжих үү? Тимээ хоол гэжлээ. Тимээ хаа. Тий. Тэр бол хоёр эхнэртэй болох болохгүй тэр хүний өөрийн л ирэх шүү дээ тийм үстэй. Одоо тэр залуу нь хоёр их нэртэй болох болохгүй нь өөрийн л ирэх шүү дээ тийм үстэй. Тэгээ чи димий гэсэн шүү дээ. Димий гэсэн шүү дээ. Ягаад димий гэж? Багтай одоо тэр хүмүүс чи өөрсдөө л мэдэх байхгүй юу? Өөрсдөө мэдlээ сонсдог тий. Одоо хоёр их нэртэй болсон ч болоогүй ч хүмүүс болсон ч ер нь манай улс төр одоо хориглохгүй шүү тийм үстэй. Болоогүй ч бас хориглохгүй шүү. Тэрс байгаа юм байдгаараа л байсан дэр шүү. Төсөөлөл тий. Төсөөлөл баачка яг тэр шийдвэрийг гаргах байсан бол яаж гаргах байсан? Тэр хуулийг нэг бол бүр зуслаж чаях уу? Нэг бол чи энэ хуулийг дэмжиж бүх хүмүүст хэрэгжүүлэх гэж алин сонгох уу? Би бол зүгээр шууд цуцлан дээр явах. Цуцлан дээр гэж байна тий. Тэгээ ягаад гэвэл хүн тэр хүний өөрхийн ирэх байхгүй. Ерөө тэр хүн үнэхээр одоо баян чинэлэг бас зүгээр ингээл үнэхээр тэр хоёр их нэртэй болж чадчихвэл тэгж чадж байгаа хүнд арга байхгүй тийм үстэй. Тэгээ нөгөө хоёр ихнэр нь өөрсдөө нэг нөхөртэй байх тийм сонирхолтой байх юм бол тэр хоёр хүн эмэгтэй хүн л ирэх шүү дээ тийм үстэй. Тийм учраас зүгээр л орхицсан дээр л гэж бодсон. Чи хязгаарлаад ингээ болиулчих байгаа юм шиг тэгэл ер нь тэр чадахгүй болчихлоо шүү дээ. Тэгтээ ер нь бол Монголд хоёр их нэртэй бас мэднэ л дээ байд юм ялээ бас. Тийм байт юм ялээ. Тийм үү? Бас нууцаар уу? Тэг ер нь байлгүй яхаа байдаг юм байлаа. Тэгээд яг та зүгээр нэг нь гэрэлцсэн ч гэсэн бас нөгөөх нь бас гэрлээгч гэсэн бас цуг амьдэрдэг. Яг хоёр их нэртэй олон хүмүүстэй бас
цуг амьдрэх хүмүүс бас байдаг л. Нэгчгүй байх чинь зарим бүр хоёртой явж байгаа. Байлгүй яхаа тэгээд яг тэр тухайн хүнийхээ эмэгтэй хүмүүсийнхээ өөрсдийнх нь сонирхол баг л та. Яг хүн үнэл сонирхол өөртөө өөрсдийнх нь сонирхол өөрсдөө л сайхан аз жаргалтай болж ивэл тийм үстэй. Тэгж л бодож байна. Чи дээр яагаад энэ мэрэгчлээ сонгосон нэрээ? Өөрийн сонирхол гэж нэрээ саний нэг байцаагч гэдэг ярьсан. Тийм. Яагаад энэ олон мэрэгчлээс энэ мэрэгчлээ сонгож ирсэн юм? Чиний сонирхол л баг л та. Гэхдээ яг энэ юун чамд татсан юм? За мэдээж бас би өөрөө бас 10 жилдээ болохоор аягүй их техник технологийн олимпиадад оролцдог байсан. Тэгээд дандаа улсын хотын аврагт бас нэлээд амжилттай оролцдог байсан. Дандаа шугам зурмаар зурж тань хөдөлмөрийн ажил. Тэгээд том оны одоо айлгебр, геометр энтертэй дандаа онц сурдаг байсан. Тэр утгаараа аягүй сонирхолтой. Тэгээд дандаа ингээд иймэрхүү турбаа мурбаа янз янзын байшин машин шугам зургаар их зурж тооц аяг гаргадаг байсан. Тэгээд нөгөө талаараа авах юм бол манай өвөө бас тэр мэрэгчлээ өөрөө насаараа ажилласан байсан. Тэгээд нөгөө талаараа бас тухайн үед тэр бодчихлээсэн. Төгсөөд шууд ажилтаа гэдэг утгаараа бас энэ мэрэгчлийг бас сонгосон юм да. За болоо баярлаа. Тэгээд өнөөдөр ярьж сонирхолтой ярилцлага хийсэн. Тэр нь бол манай нэвтрүүлгийн цаг нь бас богинохон товчхон бүртлөө сайхан мэдээлэл өгөө те. Баашкаг бол битбокс хийдэг гэдгээс нь илүү бол ийм мэрэгчлээ гэж бас хүмүүс би бодоагүй болов гэж бодчих. Би ч бараг чамайг нэлийн удаан тань энэ мэрэгчлээ сурдаг гэж мэдээгүй юм байна. Тэгээд их сонирхолтой санагдчих. Тэгээд энэ 100 одоо яг юу хийж амрах чинь? Одоо чинь 8 сар бараг болчихлоо. Энэ 9 сарын хүртэл бол амралт уран бүтээлээс гадна яаж амраа гэж бодож байл нэг 3-4 минут ярилцаад нэвтрүүлэг өндөрлөө. За ерөнхийдөө бол би ажилласаа гараа тэгээд хүмүүс айгүй олон газраас бас ажилд орох уу гэж санал төвшүүлсэндээ олон компаниас менежерээр ажиллах уу, маркетингээр ажиллах уу. Тэгээд би бас ажиллахгүй гэж хэлсэн. Тэгээд ажиллахгүй тэгээ бас урагшаага хятад метод руу тоглолт Монголоор явах гэхээр бас боломжгүй гэж завгүй гэж хэлсэн. Тэгээд угс бүх юм завгүй. Яагаад гэвэл би Монголд хийж бүтээх зүйл нь болоог байгаа байхгүй. Тэгээ хийх зүйл нь дуусаагүй учраас би энэ 100 олон клип хийж олон хүмүүст хөрөх клипнүүдээ хийнэ гэдэг. Амралтгүй байх гэдэг. Ер нь бол амралтгүй айгүй тавчаа явж байгаа. Олон клип хийх гэдэг. Энэ тэн зураг авалттай. Тэгээд энэ амралтгүй энэ жил ерөнхийдөө бол дандаа л клипний зураг авалт гэж явж байгаа. Энэ зөв амрахгүй юм да. Нэлээд л уран бүтээлэл явж байгаа. Яг тэгвэл клипийг бол ерөнхийдөө бол 100 хийвэл тохиромжтой байдаг байхгүй. 100 хийвэл тохиромжтой яг үл болчихсон бол бас уур муур гараад бас нэг гоё объект бас гоё таарч өгдөг. Тэр утгаараа 100 одоо зүлэг ногоо ургацсан байгаа үед гоё байгаа үед. Баачка нэр нэг гэж хамаа таглаж хийдэггүй шүү дээ. Хамаа тагладаг чинь нэгт нэг энэ минь бол ингээд scratch тэгээд нэг амаа зарим хүмүүс амаа хажууд тэр чинь юм очтой тийм шүлсэн хагаад амаа. Яг хөтэй тэгэл амаа ингээд дарж марж хийдэг бол зүгээр нэг хүмүүсийн тухайн үеийн юм л ах л та. Нэгдүгээр яг зүгээр стилтэй харагдах шилдэг. Тийм. Тийм. Нөгөө хоёрдугаар гэх юм бол цаага нууц мууц юм зам нуух гэж. Чи бол амаа хаадаг тийм. Гуравдугаар шүлс өсрөх гэж тэгдэг л ах л та. Би бол ам зам хаадаг өө тэгэл шүлс өсрөл. Тэгээ нэг актер шүлс өсрдэг юм аа тэгэл тодорхой хэмжээнд бол стейж юу байна те. Тэгж нуугаад явах вэ бас. Зөвөөс л бас дасгал сурвалт хийдэг байлгүй. Хийгээд тэр чинь гайг. Тэгэхээр чи мэдээж өдөрт өглөө бол бусаад байнга дасгал хийх. Гараараа хийдэг ганц л элемент тэр чиний хэлдгээр scratch. Гэт энийг л хийдэг байхгүй. Тэрнээс зарим нэг гар мар оролцоод хийдэг. Нэг хэрэг байхгүй. За тэгээд нэвтрүүлгээ дуусгахаас өмнө бас баачкаг өрсөн юм чи нэг сүүлийн үеийн гоё шинэ элементийн тэр байна. Өмсөж гэх. Оо, ста битбоксинг гэж ста бодсонго.
За манай ток шоунд бол маш олон төрлийн зочид орж ийн улс төрч. За рэпер, nude artist, зурагч, beatbox ингээл те маш олон хүмүүс орж байгаа. Загвар өмсөгч гэхэд өнөөдөр бол beatbox Баашик орж байгаа. Тэгээд их сонирхолтой ярилцлага хийлээ. Баашикыг бол яг beatbox гэдгээс нь илүү яг энэ хувийн амьдрал хүмүүс сайн мэддэг. Уран бүтээлүүд нь гарахаар эргээд хоёлоо уулзъя. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгт оролцуулсан тийм ээ. Амжилт хүсье. Баярлалаа. Дэлхийн авто тухгаараад За зөвшөөртэй дараагийн дугаараар ирээд уулзлаа түр баяртай. Маргаашийн нэм гарагийг сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдөр бол мэдээж бэм гараг, дараагийн 7 өдрийн бэм гарагийн 22 цаг 30 минутаас ирээд уулзах болно. Баяртай.